Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой. Өөрийн хийж байгаа бүхэндээ зөв шударга байдлыг хэрэгжүүлж байгаа эсэх. Чиний бүх үйлдэл Бурханаар ажиглагдаж байгаа эсхийг хянаж шалгах нь Бурханд итгэдэг хүмүүсийн биеийн авч явах зарчим юм. Чи Бурханыг ханамжтай байлгаж чадах учраас мөн Бурханы халамж хамгаалтыг хүлээн авсан учраас зөв шударга хэмээн нэрлэгдэх болно. Бурханы нүдээр Бурханы халамж, хамгаалалт, төгс төгөлдржүүлэлтийг хүлээн авсан. Түүгээр хүлээн авахулсан бүх хүмүүс нь зөв шударга бөгөөд Бурхан тэднийг инхрийлэн хайрладаг. Чи одоо энд Бурханы үгийг хэдий ч нэ хүлээн авна. Бурханы хүслийг төдий ч нэ ихээр хүлээн авч ойлгож чадах болно. Ингэснээр чи Бурханы үгийг төдий ч нэ ихээр амьдран харуулж түүний шаардлагад нийцэх болно. Энэ үл чамд өгсөн Бурханы даалгавар ба чиний гүйцэтгэх учиртай зүйл юм. Хэрвээ чи өөрчлөгдөшгүй шавар хөшөө байгаа мэтээр Бурханыг хэмжиж дүрслэхийн тулд үзлийг ашиглавал мөн хэрвээ чи Бурханыг Библийн дотор хязгаарлаж түүнийг ажлын хязгаарлагдмал цар хүрээн дотор барьж байвал энэ нь чи Бурханыг ялалсныг батлах юм. Хуучин гэрээний эрен үеийн евдээчүүд Бурханыг зөвхөн Месиа л гэж нэрлэж болох мэтээр зөвхөн Месиа гэж дуудагдах нэг нь Бурхан байсан мэтээр өөрсдийн зүрх сэтгэлдээ Бурханыг хуурамч шүтээний хэвэндэд судагсан учраас мөн тэд Бурханыг шавар хөшөө мэтээр шүтэж үйлчилж байсан учраас тэр үеийн Есүсийг загалмайд цовдолж түүнийг үхэл түргэн гин зэмгүй Есүст үхлийн ялыг тулгасан юм. Бурхан ямар ч гэмт хэрэг үйлдээгүй боловч хүн Бурханыг өршөөгөөгүй ба түүнийг чанд хатуугаар цаазын ялаар ялалсан. Тиймээс Есүс цовдлогдсон. Бурхан бол өөрчлөгдөшгүй гэж хүн өргөлж итгэдэг бөгөөд хүн Бурханы удирдлагыг нэвт шууд харсан мэтээр Бурханы хийдэг бүхэн хүний гарт байдаг мэтээр түүнийг Библийн дагуу тодорхойлдог. Хүмүүс туйлын инээдтэй. Тэд маш бардам зантай байдаг бөгөөд бүгд л цэцэн цэлмэг үгээр ярих чадвартай байдаг. Бурханы талаарх чиний мэдлэг хичнээн агуу байх нь хамаагүй. Та нар Бурханыг мэддэггүй. Та нарын Бурханыг ялдгаас илүүгээр Бурханыг эсрэгүүцдэг эмч байхгүй гэж би мөн л хэлж чадна. Учир нь та нар Бурханы ажлыг дуулууртай дагаж Бурханаар төгс болгуулах замд алхах чадваргүй байлаа. Яагаад Бурхан хизээч хүмүүсийн үйлдэлд сэтгэл нь ханддаггүй вэ? Хүн Бурханыг мэддэггүй учраас түүнд маш олон үзэл байдаг учраас мөн бодит байдалтай нийцхийн оронд Бурханы талаарх түүний бүх мэдлэг нь нэгэн хэвэн хөшөөн уян хатан бус байдаг учраас юм. Тиймээс өнөөдөр газар дээр ирсэн Бурханыг хүмүүс дахин нэг удаа загалмайд цовдлсон. Харигс балмад хүн төрлөختөн. Хуйлдаан, далд явуулга, бие биетэйгэн сөргөлдөх байдал, нэр хүнд эд баялагын төлөөх тэмцэл, харилцсан аллах хядлага энэ бүхэн хизээ төгсөх юм бэ? Бурхан хэдэн зуун мянган үг хэлсэн боловч хинч ойлгож ухаараагүй. Тэд өөрсдийн гэр бүл, хүү охидын төлөө, өөрсдийн ажил мэргэжил, хэтийн ирээдүй, байр суурь, амин чүсэл,
мөнгөний төлөө, мөн ховцос хунар, хоол ун, махан биенийхин төлөө л ажилдаг. Хэний үйлдэл үнэхээр Бурхны төлөө байдаг вэ? Үйлдэл нь Бурхны төлөө байдаг хүмүүсийн дунд ч гэсэн Бурхныг мэддэг хүн цөөхөн байдаг. Өөрсдийн хувийн ашиг сонирхлын төлөө үйлчлдэггүй хичнээн хүн байдаг вэ? Өөрсдийн байр сууриа хадгалахын тулд бусдыг дарлаж ялгуурлан гадуурхдаггүй хичнээн хүн байна вэ? Тиймээс Бурхныг тоо томшгүй олон удаа хүчээр үхэлд хүргэсэн. Тоо томшгүй олон зэрлэг бүдүүлэх шүүгчд Бурхныг яллаж түүнийг дахин нэг удаа загалмайд совдолсон. Хичнээн нь үнэхээр Бурхны төлөө үйлддэг учраас зөв шудраг гэж нэрлэгдэж болох бай. Бурхны өмнө ариун нэгэн эсвэл зөв шудраг хүн болж төгс болгуулах нь амархан уу? Энэ газар дэлхий дээр зөв шудраг үгүй. Зөв шудраг нь энэ дэлхийд үгүй гэдэг нь үнэн үг юм. Бурхны өмнө очих үедээ чи юу өмсөж байгаагаа эргцүүлж бод. Өөрийн бүх үг, үйлдэл, өөрийн бүх бодол санаа, тэрч бүхэл өдөр болгон мөрөөддөг мөрөөдлөөнч эргцүүлж үз. Тэдгээр нь бүгд чиний төлөө л байдаг. Энэ нь альва ажил хэргийн бодит байдал биш гэж үү? Зөв шудраг байдал гэдэг нь өглөг өгнө гэсэн үг биш. Энэ нь хөршөө өөр шигийн хайрлна гэсэн үг биш бөгөөд энэ нь тэмцэлдэхгүй, маргахгүй, дээрэмдэхгүй, эсвэл хулгайлахгүй байна гэсэн үгч биш юм. Зөв шудраг байдал гэдэг нь Бурхны даалгаврыг өөрийн үүрэг хэмээн хүлээн авч Бурхны зохион байгуулалт болон зохицуултыг Тэнгэрээс илгээсэн ажил хэмээн дуулууртай дагаж цаг хугацаа эсвэл орон зайнаас үл хамааран эзэн Есүсийн хийсэнтэй адилаар бүхнийг хийнэ гэсэн үг юм. Энэ нь Бурхны ярьсан яг тэр зөвхт шудраг байдал юм. Лот юу олж авах? Эсвэл алдхан үл хайхран Бурхны илгээсэн хоёр тэнгэр элчийг аварсан учраас түүнийг зөв шудраг хүн гэж хэлж болох юм. Тухайн үед түүний хийсэн зүйлийг зөв шудраг гэж хэлж болох боловч түүнийг зөв шудраг хүн гэж нэрлэж болохгүй. Лот Бурхныг харсан учраас л тэр тэнгэр элчүүдийн оронд өөрийн хоёр охиноо өгсөн юм. Гэхдээ өнгөрсөн үедх түүний зан ааш нь бүхэлдээ зөв шудрагыг төлөөлж байгаагүй ба. Тиймээс би энэ дэлхий дээр зөв шудраг хүн байхгүй гэж хэлдэг. Сэргэлтийн урсгалдах хүмүүсийн дотроос ч гэсэн энийг ч зөв шудраг гэж хэлж чадахгүй. Чиний үйлдэл хичнээн сайн байсан ч гэсэн Бурхны нэрийг алдаршуулахын тулд чи хэрхэн харагдлаа ч гэсэн бусдыг зохиж хараахгүй эсвэл тэднийг дээрэмдэж тэднээс хулгай хийхгүй байсан ч чамайг мөн л зөв шудраг хэмээн нэрлэж чадахгүй. Учир нь тийм зүйлсийг ямар ч энгийн хүн эзэмшиж чадна. Өнөөдөр гол зүйл юу вэ гэвэл чи Бурхныг мэддэггүй л байгаа юм. Өнөөдөр чамайг жаахан хүн чанартай гэж хэлж болох боловч чи Бурхны хэлсэн зөв шудраг байдлыг алдсан бөгөөд иймээс чиний хийдэг юу ч Бурхны талаарх чиний мэдлэгийн баталгаа биш юм. Өмнө нь Бурхныг Тэнгэрт байх үед хүмүүс өөрийн үйллэрийн Бурхныг хуурахыг оролдсон. Өнөөдөр Бурхан хүмүүсийн дунд ирсэн бөгөөд хэр удаан хугацаагаар гэдгийг хэн ч мэдэхгүй. Гэсэн ч хүмүүс Бурхны төлөө урсгалаараа явж Бурхныг хуурахаар оролцсоор л байдаг. Хүмүүсийн бодол хэд хоцрогдмол биш гэж үү? Энэ нь Юдастай адил байсан. Есүсийг ирэхээс өмнө Юдас ах эгч нартан худлаа ярьдаг байсан ба Есүсийг ирсний дараа ч тэр өөрчлөгдөөгүй.
түүнд Есүсийн талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байгаагүй бөгөөд эцэст нь тэр Есүсээс урвсан. Энэ нь тэр Бурхныг мэдэхгүй байснаасаа болсон биш гэж үү? Хэрвээ өнөөдөр чи Бурхныг мэдэхгүй байгаа юм бол чи Юдас болох ба мянган жилийн өмнө нэгүслийн эрен үеийн Есүсийн цовдлын эмгэнэлт явдал дахин тохиолдох болно. Чи үүнд итгэхгүй байна уу? Энэ бол баримт. Өнөөдөр ихэнх хүмүүс ийм нөхцөл байдалд оршдог. Би үүнийг арай эрт хэлж байж магадгүй. Тийм хүмүүс Юдасын дүрд тоглодог. Би хөгжилтэй зүйл яриагүй. Харин баримтын дагуу ярьж байгаа бөгөөд чи итгэх ёстой. Эдгээр олон хүмүүс даруй мэд дүр үзүүлдэгч тэдний зүрх сэтгэлд өмхий тогтоол уснаас өөр юу ч байдгүй. Одоо сүмдэх маш олон хүмүүс ийм л байдаг. Чи намайг юу ч мэдэхгүй гэж боддог. Өнөөдөр миний сүнс намайг өдөрдөн чиглүүлдэг ба намайг гэрчилдэг юм. Чи намайг юу ч мэдэхгүй гэж бодож байна уу? Намайг чиний зүрх сэтгэл доторх залтай бодол болоод чиний зүрх сэтгэлдээ хадгалсан зүйлсийн талаар юу ч ойлгохгүй байгаа гэж чи бодож байна уу? Бурхан тийм амархан хуурдагдах уу? Чи түүнтэй хүснээрэн харьцаж болно гэж бодож байна уу? Өнгөрсөн үед би чамайг дөнгөлүүлсэн гэж санаа зовж байсан ба эрх чөлөөг олгож байсан. Гэхдээ би өөрсдөд нь сайн хандаж байгааг энэ ч ойлгоогүй. Би тэдэнд өгөх тусам тэд даварч байсан. Би биенээсээ асуу. Би бараг хэнийг ч хариуцаагүй ба хэнийг ч яаран буруу шааж байгаагүй. Гэсэн ч би хүний санаа зориг болон үзлийн талаар маш тодорхой мэдэж байгаа. Бурхны гэрчилдэг Бурхан өөрөө тэнэг гэж чи бодож байна уу? Хэрвээ тийм бол чи хэтэрхий харалган юм гэж би хэлнэ. Би чамайг зэмлэхгүй бөгөөд чиний хэрд орцсныг харцгаая. Чиний залмих чамайг аврах уу? Эсвэл Бурхныг хайрлахаар бүх чадлаараа хичээх нь чамайг аврах уу гэдгийг харцгаая. Өнөөдөр би чамайг яллахгүй. Бурхан чамайг хэрхэн залхаан цээрлүүлэхин бодож үзэх тэр цагийг хүртэл хүлээцгээе. Одоо чамтай ийм ярилцах цаг надад байхгүй ба чиний төлөө өөрийн агуу ажлыг хойш тавихыг би хүсэхгүй байна. Чамтай харьцахын тулд Бурхан өөрийн цаг заваан зарцуулахад чам шиг өт хорхой тохирохгүй. Иймээс чи өөрийгөө хэр их өөгшүүлэхийг харцгаая. Тийм хүмүүс Бурханы талаар өчүүхэн төдий мэд хийх ч хүсдэггүй ба тэдэнд Бурханы төлөө ямар ч хайр байдаггүй. Гэсэн ч тэд Бурханаар зөв шударга хэмээн нэрлэгдэхийг хүссээр л байдаг. Энэ нь инээдтэй хэрэг биш гэж үү? Үнэн дээр үнэнч шударга цөөхөн хүмүүс байдаг. Ийм учраас хүмүүс зөвхөн ам өгөхөд л би анхаарлаа хандуулдаг юм. Би өнөөдөр хийх ёстой зүйлсээ л хийнэ. Дараа нь хүн болгоны зам байдлын дагуу тэдэнд таарсан залхаан цээрлүүлэлт ирэх болно. Би өөрийн хэлэх ёстой зүйлсийг хэлсэн. Учир нь энэ бол миний хийдэг ажил. Би хийх ёстойгоо хийдэг ба хийх ёсгүй зүйлсээ хийдэггүй. Гэсэн ч би чамайг эргцүүлэн бодохдоо илүү их цаг зарцуулна гэж найдсаар байна. Бурхны талаарх чиний мэдлэгийн яг хэр их нь үнэн бэ? Чи Бурхныг дахин нэгэнтээ загалмайд цовдлсон хүмүүсийн нэг нь үү? Эцэст нь би үүнийг хэлье. Бурхныг цовдлсон бүхэн золгүй.